Дараагийн 24 цаг би зөвхөн KFC идэх болно. Учир нь би цаашдаа өдөр бүр KFC идээд байж чадах уу? Хэрвээ өдөр бүр KFC идвэл хэрэг мөнгө зарлах хэрэгтэй вэ гэдэг асуултанд хариулахаар би энэ чаленжийг эхлүүллээ. За цагийн удаа 12 цаг 5 минут болж байна. Тэгээд хамгийн анхны KFC рүү орохгүй явж байна. Өнөөдөр KFC-ийн хамгийн хямд бүтээгдэхүүнээс хамгийн үнэтэй бүтээгдэхүүн хүртэл авах байгаа. Тийм болохоор яг одоо хамгийн хямд бүтээгдэхүүнийг авах гэж байна. За тэгээд KFC-ийн хамгийн хямд бүтээгдэхүүн нь ундаа байсан. Ундаага хүлээгэлсэн ерөөсөө ирээгүй. Ундаага би ерөөсөө хүлээхгүйгээр шууд хилээд очиод авах хэрэгтэй байсан юм байлээ л тийм. Зя тэгээд ундаага ганц болгочоо дараагийн KFC руугаа шууд явсан. Тэгэхгүй бол өглөө юу ч идэггүй байсан болохоор амар үсэж исэн. Захиалсан юм нь болохоор маш энгийн нэг бүргэр нэг дахин мах, шарсан төмөс, салаад тэгээд нэг ундаатай хамт байсан. За би тэгээд ууныг 2 дахь KFC-ийнхаа дараа нэг сонирхолтой юм гэж бодсон байхгүй юу даанч. Замдаа яалтчгүй хоол маш ингээд өссөн. Тийм болохоор 3 дахь KFC-ийнхаа дараа сонирхолтой юм хийхээр шийдсэн. За тэгсэн KFC руугаа явж гин. Тэгээд амар хүйтэн байна. Тэгээд сар өсөө аваад тарцсан ч өс бүр ингээд нэрнгэсээ хөлдчих шиг боллоо. Яа хөлдсөн байна. Тэгээд амар хүйтэн байна. Энэ үед Монголд эд хүүтэн хасах 40 градус болж исэн. За тэгээд хөдөлжсэн дараагийн KFC руугаа явсан. Би уг нь энэ дэр заримыг захиалсан л да. Даанч миний заримыг ирээгүй. Тэг би энэ бичлэгийг хийж хатаасаа анзаарлаа. Миний заримыг хаана нэ KFC. Харж байгаачлан энэ багц нь 2 хүний багц байсан. 2 бүргэр 2 ундаа дахиад маш харсан хүмүүстэй ирж исэн. За би ChatGPT-гээс 24 цаг зөвхөн KFC идэх юм бол юу болох вэ гэж асуулаа л да. Тэгтэл за тэгээд захиалсан юм байгаагүй барцсан л та. Тэгтээ энэ бичлэгийн төсгөл идэх бүтээгдэхүүнтэй харьцуулахад бол юу ч биш. За тэгээд хийнэ гэж ярьж исэн сонирхолтой activity-г хан дэврэх байсан. За одоо client partner руугаа явж чинь тэгээд бараг гадаа ниссэн байна. Тэгээд амар хүйтэн байна. Тэгээд sorry. За хандаа өрсөн ирсэн байна. Тэгээд анх удаа явах чи. Тэгээд ерөөсөө өмнө авирч үзэж байгаагүй. Тэгээд ямар ах нарцгаа. Би бол ер нь өөрөө хангалттай яварч чадна гэж бодож байгаа. Энэ үед нэг айж байсан зүйл нь осондоо нэг сан итгэж өгөхгүй байсан. За тэгэхэд нилээд авирч үтсний дараа гайгүй санагдаад харна өөр хан дээр авирч үцхээр шийдсэн. Йоо за гараад ирлээ тэгээд ажил амар гоё юм байна. Бодсоос амар хэцүү байлаа л. Тэгтээ нэг юм хийж үтсэн амар гоёлаа тэгээд доош унж марахад үнэхээр амар айжсэн тэгээд амар ядарлаа гар мар норлоо өвдсөн маргааш бараа миний бүх юм болорхол юм шиг байна. Тэгээд маргааш яаж болсон даа. За тэгээд гэрлүүгөө харж явахдаа нэг сони юм харсан нь тапа байсан. За өглөө болсон байна. Тэг би хөдөлгөөн хийхгүй байж чад хөдөлгөөсөн чинь би бүр амар болорцсон мөлий. Ингээд өчтөр ямар ч амар сонирхолтой байлаа. Цагийн удаа 10 цаг 58 болж байгаа юм. Тэгээд 12 цаг гэж чаленж маань дуусах байгаа. Тэгэхээр хамгийн сүүлийн хамгийн үнэтэй KFC-ийн бүтээгдэхүүнээ очиж идэхээр явцгаая. Сүүлийн KFC маань нэлээд хоол болохоор таксийн цугаа явсан. Байгаад хамгийн үнэтэй багц авсан байна. Тэгээд энэ багц нь болохоор 4 бүргэр, 4 ундаа, тэгээд 2 шарсан төмөс. Тэгээд энэ дотор болохоор nuggets байна. Тэгээд энэ болохоор салаад идэж штэ тэрнээ. За тэгээд өглөөний хоолоо идэ. Энэ багцыг бол яалтчгүй бараагүй. Тэгээд 2 бүргэр идэл цадцсан. За бичлэгний ихэнд асуусан асуултанд хариулах цаг нэрлээ. Эхний асуулт болохоор би цаашдаа өдөр бүр KFC идэж байж чадах уу гэвэл
Үгүй. За яагаад вэ гэхлээр үнэтэй нь холбоотой. Тэгээд яг одоо би та нарт хэдэн төгрөгийг болсон хэлэх гэж байна. Тэгээд нийт 24 цаг KFC идэхэд 103,000 төгрөг болсон. Тийм надад тэгээд үнэтэй санагдаад байгаа. Яг өдөр болгон хоолнд 103,000 төгрөг гарна гэхээр ялцчихгүй амар үнэтэй санагдаж байгаа. Тэгээд дээрэс нь KFC-ийг хайд идэхэд гойчсан ингээ байнга идэд байхаар яалтчгүй нэг юм амтнаас нь амар өөдд юм билээ. За энэ бичлэгийг нүрээд дууслаа. Тэгээд лайк болон subscribe дараад хүлээж аваарай. Дараа бүр илүү сонирхолтой бичлэгүүд орхоолно тийм болохоор